Монгол хаадуудын талаар хэр сайн мэдэх вэ? Юу гэнэ? Аа. Тав дотор хэлчихвэл тэгээд. За Монгол зүгээр 3 5 чараа их байна. Би айгуу нэг мэдэх байна. Чингис хаан, Kublai Khan. Kublai Khan. Бас таны Богд хаан. Богд хаан. За баярлалаа. Их Монгол улс байгуулагчны хамгийн ихний хаан бол Чингис хаан тийм ээ. Тэгээд Монгол хаануудаас хамгийн сүүлчийн хаанууд бүгд явсан дам байгаа тийм ээ хамгийн сүүлчийн хаан. За залуучуудаа баярлалаа. Ингээд суудлаа солилцож байна. Тэгээ нэвтрүүлгийн тогондоо үргэлжилж байна. Тэгэхээр одоо аяыг та хэсэг эхлэхэд бэлэн боллоо. Даниэл хамгийн ихний суудлын дээр суусан. Даниэлээс бусд нь бүгдээрээ чихвч зүгээд чихвчэнд нь өөр ая явж байгаа. Бидний яриаг сонсохгүй байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо студид ая өгөхөөр Даниэл тэрийг сонсоод чихвчээ зүгээд дараагийн оролцогчтой аялж өгөх ёстой. Ингээ студид аяыг өгье. Сайн сонсож байна. За ерөнхийдөө ойлгоцсон Даниэл тийм ээ. Энэ аяыг бол мэднэ тийм ээ. За ийм учраас одоо чихвчээ зүгээрээ. За яд Даниэлээс сонссон аяыг. За юу ч ойлгосонгүй гинэ ахаад нэг аялаа өгчих. За. Чихвчэн дотроо байгаа аяа. Та чихвчэнд явж байгаа аяа аялаад байна. Эндээ сонссон аяа аялж байгаа. Энд ч нэсээр нэг өлтөө өлтөө юм ирээгүй юм чи энийгээ явчих гэж. Би тэгж л бодлоо. Гэхдээ тэгээ та одоо буруу аялах юм бол шийдвэрлэн шүү дээ. За. Манай тавилаа тоо. Юу хийгээд байна? За яах одоо. Би чихвчээ байж. За доктор валарсан да одоо. За доктор. Уучлаарай биднэрт юу сонсохгүй чанга аялаад байгаа. Тогондоо үеийн аяыг та үе үргэлжилж байгаа. Нар манд хамгийн сүүлчийн оролцогч маань сонссон аяа Даниэлд аялж өгөх хэрэгтэй. Тийм Даниэл бол жинхэнэ аяыг бол студиэд сонссон байгаа учраас ямар болоод ирснийг одоо сонсъё. За бүгдээрээ чихвчээ авчаарай. Даниэлийн аялж өгсөн аяыг хоёр хүн л буруу таасныг бол Даниэл бас зөвхөн шийтгэүүлэх ёстой байгаа. Хамгийн сүүлчийн оролцогч та ямар аяа аялж ба? Нөгөө нэг 12 жилийн. Тийм, тэрийг гэж ягсэндээ сонссон. За ойлгомжтой. Доктор. Маамуна шиг. Маамуна. За, ган зэрэг. Хэрвээ сайхан амьдарч байгаа юм бол энэ их жоохон сайн ойлгохдохгүйсэн. За бод цэцэг.
Тараас юм шиг. Тараас юм шиг. За тэгэхээр Даниэл дахиад аялаад өгчих. One more. Ийм аяцсан сүулдэ. Юу ч болоо юу. Тэгэхээр бод цэцгээс л ер нь буруудаа л явсан тийм ээ. Саяны аялсан аяа бол юу вэ? Чайковскийн хонт нурын. Тэгэхээр дөрөв оролцогч алдсан чинь Даниэлтэй зөв тавуулаад болох гэдэг юм л та. Тийм ээ? Шийдвэрлэх нь. Даниэлд орчуулж өгөөрэй өөрхөд зөв явуучаад яагаад би шийдвэрч вэ гэж бодоод байж магадгүй. Тогондоо үеийн хамгийн сүүчийн даалгавар бол 5 оролцогч маань баримлын шавраар миний өгөх сэдвийг хийх ёстой. Тэгэхээр 4 оролцогч маань дөрүүлээ нүдэ боосон байгаа. Ганцхан оролцогч маань энэхүү зургийг харах боломжтой. Тэгэхээр юу хийх вэ гэвэл энийг хийн. Энэхүү зүйлийг хийж болохгүй тийм ээ. Нар мандахул 1 минутын хугацаанд даалгаврыг гүйцэтгэх ёстой. 1 минутын хугацаанд хийж байгаа зүйлийг бол Даниэл харж болно. Даниэл наадах авч одоо болтоо. Take off гэнэ. За тэгэхээр Даниэл одоо хийхгүй зөвхөн нар мандахын хийж байгаа зүйлийг хараад байж байгаарай. За. Тэгээд минутын хугацаанд нар мандах маань юу хийх нь тэрийг харчаад дахиад хийгээд дараагийн өндө үзүүлэх ёстой. За нар мандахын хувьд бол хичнээн удаа тогтцохолч ба. 3 удаа гоё юу? Яагаад энэ очоо тогтцохолоо яваад байна? Амар. Дуртай юм уу тогтцохол? Дургүй. За. Тэгэхээр мэдээж хэрэг идэр дээд сургууль маань бас одоо эсэлтээ авч эхлэх байлгүй. Тийм, ер нь эхлэж байгаа. Одоо нөгөө заадаг бүхэл чиглэлээр бүх мэрэгчлэрээ эсэлтээ аавна. За. Тэгээд 16 чиглэлээрээ. Ер нь маань сургуульч бас шинээр нэмж англи нэ багш англи бас нээж байгаа. Англи хэлний багш англи. За. За энэ зүйлийг 1 минутын хугацаанд хийлээ. Тогтохгүй ч гэсэн гол юм нь бол хийх гэж оролцсон гэсэн тийм ээ. За эндээс нь харуул. Ингэдэй. Үгүй тэгштэй. За. Тийм үү? 2 хөл ингээд. За ингээд юм байна Даниэла. Тэгшээ зогсвол. Зогсохгүй байна. За тэгэхээр одоо нар мандахын хийсэн зүйлийг бол устд нь бол харж болохгүй. Тийм учраас Даниэл 1 минутын хугацаанд саяны хийсэн зүйлтэй төстэй зүйл хийх ёстой. Цэцгээ одоо болт авч болно. Цаг дуслаа. За баярлалаа. Тэгэхээр Даниэлийн хийсэн зүйл бол энэ байна. Хажуу талаасаа энэ урд талаасаа ийм зүйлийг хийлээ гэж. За энийг л одоо дүүрэлгэж хийндэ. 1 минутын хугацаанд ганц зэрэг болт авчих. За цаг боллоо баярлалаа. За бод цэцгийн хийсэн зүйл энэ байна гэж. Урдаасаа юм байна. Хажуу талаасаа юм байна. За энэ юу юм болоо? Ганц зэрэг хийх ёстой. Энэ ихтэй ихэндээ жоохон тааруу баримлч суудсан учраас тэгээд жоохон хэцүү болоод яваад ирлээ л дээ тийм ээ. За мөх зэрэг багш хаалтаа аваарай. За цаг болсон баярлалаа. За энэ хаашаа ийшээ харж байгаа юм ийшээ харж байгаа юм. Ийшээ харж байгаа. За. За энэ хийлээ гэж чибрушка юм уу шрек юм уу айл нэг нэ гэсэн тийм ээ. Хажуу талаасаа юм байна. Урд талаасаа юм. За хамгийн сүүлчээ оролцогч Эдэрдээ сургуулийн Монгол Эд сэтгэл зүйн тэнхимийн эрхлэгч тийм ээ. Доктор
Хэдэн жил ажиллаж байна юу? Та сургууль чинь 2005 оноос хойш гэсэн үү? 95 оноос. 95 оноос хойш. 17 жил болчихж байгаа юм. Тий. Та хэдэн жилд нь багшилж байна? Би эдгээр дэд сургуулиудаа 8 дахь жилд багшилж байна. 8 дахь жилдээ. Залуу багш ирчихсэн тэмдэглэж байна. Анх яасан? Залуу багш ирчихсэн. Залуу багш одоо хөгшөрсөн юм уу? Хөгшрөөг үлдээ тэгтээ. Одоо залуу ч гэсэн ахмад багшийн танд. Зөө. Сургуульдаа бол ер нь жоохон ахмад талдаа орчод байна гэж юу? За тэгэхээр мэдээж хэрэг дөрвөн хүний хийсэн зүйл бол тань дээр бол нилээдгүй өөрчлөгдөд ирсэн нь бол тодорхой байх тийм ээ. Ийм зүйлийг хийлээ. Тогтохгүй эдний. За, ийм байна. Хажуу талаас баавга байна гин зарим үзэгч маань. За, баавга. За тэгэхээр мэдээж хэрэг энэнийг харж хийсэн тийм ээ. Энийг юу вэ гэж хараад та өөрийнхөө тэрхүү бүтээлийг босгоова гэж. Бид энэ хүүхэлдэйн хинэний Баатар айллагч Хин. Чиборошка. За. Чиборошка гэж ойлгож хийсэн гэж юм. Тэгэхээр та бол энэ бодитгийн энэ хүү бүтээлийг харж хийсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энийг та юу байна гэж одоо та өөрхөө хэмжүүл хийв. Чиборошка хий. Шрек мэрэгтэй төстэй юм шиг. Бас нэг хүүхэлдэйн киноны Баатар гэж бодлоо шүү дээ. Шрек гэж үж гэнэ үү? Тийм, тэгж л бодлоо. За, тэгж л бодлоо. Юуг нэ чихийг хараад ногоон болохоор тийм ийш бол өөр өнгийн болоо юм шүү дээ. За тэгэхээр Даниэлийн хийсэн Чиборошка юу гэж бодож хийсэн бэ? Нинжа. За нинжа байна гэж бодож хийсэн. Тэгэхээр Даниэл бол энийг харж өөрхөө бас засчмаассан байна. Ийш яваад ирэх орон жоохон хүнэрхүү юм болцсон байна. Ийм зүйл болж. Даниэл энэ юу вэ? Энэ юу вэ? Шрек. Шрек. Нэрээ юу? Яаж шарсан? Шрек байна уу? За тэгэхээр яг юу хийсэн бэ гэдгийг нь бол зургийг үзүүлээрэй. Шрекийг хийх ёстой байсан. Нэг нинжа, нэг нь Чиборошка гэсэн хоёр нь бол Шрек гэсэн байгаа тийм ээ. Тэгэхээр хоёр оролцогч л буруу хариулвал эхний оролцогч маань тэр хоёр хүнтэй тогтцох хүнэ гэсэн. Тэр өнөөдрийн дугаарт Идэр дээд сургуулийн багш нар маань оролцож байгаа учраас сүүлийн үе дээр нь өршөөгөөд ганцхан докторыг явуулчихъя гэж. За хамгийн сүүчийг тоггүйгээр явуулахар шийдлээ. Залуучуудаа баяр хүргэе. Ингээ тогондоо амжилттай өндөрлөө. 2 дугаар үе хей сумо. Хей нэвтрүүлгийн сүүлийн үе болох хей сумо эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт маань Идэр дээд сургуулийн багш нар оролцож байгаа билээ. Тэр зэрэг одоо манай 3 оролцогч маань маш хөөрхөн сумо болцсон зогсож байгаа. Тэгэхээр 3 оролцогч маань эхлээд ард нь бас 2 оролцогч байгаа тийм ээ. Тэгэхээр хамгийн уян хатан 2 оролцогчийг хей нэвтрүүлгийн ялагчдаар тодруулах ёстой. Энэхүү тавьсан шугамн доогоор хоошоо гидэж гарах ёстой. Гар бол газар тулж болохгүй. Гарсан тоолонд нь шатыг доошлуулна гэсэн үг тийм ээ. Хамгийн уян хатан 2 нь тогондоо уян ялагчдаар тодорч нэвтрүүлгийн хамтран ажилладаг ивент гэрчний шагналыг хүртэх боломжтой. За ганц зэргийн хувьд бол хамгийн өндөр нь юм шиг. Ганц их хувьд. Ганц их ер нь хэр уян вэ? Муу шүү дээ. Муу. Мото. Цаваа модл. Өөртөө ер нь цаг цавыг хэр гаргаж чадж байна? Ажлын хажуугаар. Айгүй яах вэ? Гаргахыг хичээх биш гарах хэрэгтэй л дээ тийм ээ. Хүн өөртөө зав гаргахгүй бол болохгүй. Ядаж 7 хоног нэгээс 2 өдрийг гаргаад спортоор хичээллээ дээ бас зүгээр ах. Таны хувьд Доктор мөнх зэрэг. Гайгүй. Юу н гайгүй вэ? Өний хувьд гайгүй юм гэж бодсон шүү дээ. Спортоор хичээлж байна да. Энэ өөртөө зав гарна. Гаргадаг тийм ээ. За мэдээж хэрэг бод цэцэг бол дөнгөж саяхан оюутны ширээнээс холдсон учраас бол биеийн тамираас дөнгөж сая олдсон гэж ойлгож байна шүү дээ. Тийм үгүй юу? Үгүй. Нэгдүгээр хөрсөл ордог хоошоо ордог юм уу? За тэгвэл одоо 3 жил юм хийгээг юм уу? Яага өөртөө зав гаргахгүй байна. Биеийн тамир нэг сонирхдаг уу? Сонирхдаггүй. За. Одоо өөр сонирхдаг болно. За ингээд залуучуудаа амжилт хүсье. Хэн хамгийн уян атан бэ гэдгийг шалгах цаг боллоо.
Мис сум одоо яваад. Хаар.